Биеийн ачаар өөрийнхөө амьдралыг гэсэн илүү тансаг болгож үнгүй круиз аяллаар шагнуулах боломжтой юм. Одоо харин та бүхэнд үнгүй аяллаар яаж шагнуулах вэ тухай тайлбарлая. Үүний тулд та олон улсын круиз клубын олгож байгаа энэхүү боломжийн тухай 5 хүнд танилцуулж, клубын гишүүн болгосноор бид танд талархаж тухайн сард тань $200 круиз бэлэглэнэ. Өөрөөр хэлбэл та $100 биднэр рүү шилжүүлэх шаардлагагүй гэсэн үг. Энэ бол үнэгүй круиз доллар буюу үнэгүй круиз аяллууд таны өмнө нээгдэж байна гэсэн үг. Харин хэзээ, хэрхэн, хинтэн аялахаа та өөрөө мэд. Бидний танд өгч байгаа энэ боломж бол мөсөн үүлэн ердөөл оройн юм. Учир нь манай энэ Cruises клубын гишүүд маань биднийг хэдэн сая Америк доллараар яригдах маш үнэтэй реклам сурчлагын зарлаас чөлөөлж өгдөг учраас бид гишүүдтэй энэхүү мөнгийг эргээд зориулах ёстой. Бид гишүүдтэй 5 төрлийн урамшууллыг олгодог. Хэн бидний үйл ажиллагааг хамгийн их сурталчилж байна? Тэр хамгийн өндөр урамшуул авна гэсэн ардчилсан нийгмийн чөлөөт эдийн засгийн хамгийн шударга урамшууллын систем юм. Манай клубын аялагч гишүүд 5 төрлийн урамшууллыг сар бүр авдаг. Дөрвөн шуурхай ажилсны орлого. Энэ бол шин түнш гишүүн Иесусний төлөө 24 цагийн дотор төлөгдөх тэв урамшуулал юм. Энэ Cruises клубт тавтай морил. Бидэнтэй нэгдэхэд хялбар бөгөөд нээлттэй. Танд энэ мэдээллийг хүргэсэн хүнтэй холбогдоорой. Тэгээд өөрт байгаа бүх асуултанд хариулт аваарай. Та ямар ч шийдвэр гаргасан бай. Бид бүхэн манай олон улсын багийн хөлгийн давцсан дээр таныг харахтаа хэзээд баяртай байх болно гэдгийг санаарай. Тиймээс та тансаг зэрэглэлийн круиз хөлөг онгоцоор тал үнээр нь аль эсвэл бүр огт үнгүүгээр тав тухтай ямарч дэлхийг тойрон аялахад бэлэн бол мөн хэдэн зуугаас хэдэн мянган долларын тогтмол орлоготой болж амьдралдаа илүү их эрх чөлөө сэтгэл ханамжтай амьдрахыг хүсч байвал илүү идэвхтэй хөдөлж эхлэх цаг нь иржээ. Олон улсын энэ Cruises клубтэй хамтран бүтээх өөрийн гайхалтай аяллаа та яг одоо эхлээрэй. За сайн байцгаана уу орой минь бүгдээрэнд нь амралтын өдрийн минь төргий. За цаг зав өөрсөндөө зориулаад маш гоё үнцэнтэй мэдээллийг авах гээд орж ирсэн та бүхэнд баяр хүргье. За намайг Цэцэгмаа гэдэг. За би энэ Cruises гэдэг энэ аяллаа клубт одоогоос 3 жилийн өмнө нэгдээд за яг энэ клубийнхээ шугамар гэр бүлэрээ за жил гаранхны хугацаанд 4 удаа за 2 жилийн хугацаанд юм уу сүүлийн 2 жилийн хугацаанд гэхэд би 4 удаа гэр бүлэрээ аялсан байна. За бидний хамгийн анхны аялал болох Дубай. Сайн байцгаана уу эрхэм сайхан хүмүүсээ. Энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Би дуучин хөтлөгч Намика байна. За би яг одоо MSC Bilisma гээд хөлөг онгоцсон дээр байна. За тэгээд хөлөг онгоц маань 19 давхар одоо хүний за бид нар хамгийн анх 2022 оны 5 сард за монголчуудтай яг энэ аяллыг хамгийн одоо анх бодит болгож энэ бүх энэ аяллаа одоо үн хямдхан гээд байгаа. Круиз дээрээ гараад энэ бүх үйлчлэгээнүүд нь үн төлбөргүй байдаг. Энэ дээд зэргийн аяллаар одоо далайн гарцгүй манай монголчууд аялах болсон үнэн гэдгийг монголчуудад батлахын тулд бид нар яасан гэхээр за 20 гаруй гэр бүл бид нар аялах гад аялаа захиалсан бол за биднийг дагаад манай клубын гишүүд маань маш олон хүмүүс аялах хүсэл гараад тэгээ бид нар дангаараа ингээд Мятын онгоц чартер нислэг хийгээд Дубай, Абу Даби, Катарын Дохо гэд за 2-3 улс орны 4-5 дамсан ийм аялыг 150-уулаа хийжсэн. За бидний хамгийн анхны аялын контентийг бас та бүхэнд үзүүлье. сайн байцгаана уу эрхэм сайхан хүмүүсээ. Энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Би дуучин хөтлөгч Намика байна. За би яг одоо MSC Bilisma гээд хөлөг онгоцсон дээр байна. За тэгээд хөлөг онгоц маань 19 давхар одоо хүний амрах цэнгэх бүх боломжийг хангасан үнэхээр гайхалтай цоошин хот шиг үнэхээр гайхалтай одоо хөлөг онгоц байна. Тэгээд энэ хөлөг онгоцсон дээр 150 монголчууд аялж амарч яваа. Мэдээж дэлхийн олон улс орны аялагчид амарч яваа. Тэгээд далаад гарцгүй манай монголчуудад далаа дотор хөлөг онгоцсон дээр аялж амарна гэдэг бол тун гайхалтай. Эдгээр аялагчид маань бүгдээрээ инклюзийн аялагчид. Маш олон хүмүүс инклюзээр аялах нь боломжгүй гэж үздэг. Боломжгүй зүйл гэж үгүй. Инклюз тавтаа морил.
За энэ аяллаа маань гол онцлог юу вэ гэхээр зэрэг круиз дээр бид нар зөвхөн дан далайгаар аялаж ядгүй. Далайгаар аялж явахдаа бид нар далайн газартай улс орнороо дамжаад олон улс орны олон хотуудыг ингээд нэг дор үзэх гоё боломж бүрдээ. За бидний энэ аялсан онгоцгоор зэрэг мөн Италийн MSC гэдэг клубын 19 оны шинэ онгоц 19 давхар круизээр бид нар аялсан байгаа. За энэ круизээр бид нар орой болгоо ингээд ресторан хооллоо. За энэ ресторан бид нар үн төлбөргүй хооллоо. За өдөртөө бүфэ хоолнууд үн төлбөргүй. За спортын клубүүд, за усан бассейн, жакузи тэгээ бүгд үн төлбөргүй байдаг байгаа. Бид нар круиз дээр гараад ирэн үлдсэн бүх үйлчлэгээ аяллахаа үнд татсан байдаг. За спортын клубүүд, entertainment бүгд үн төлбөргүй байдаг байгаа. За тэгэхээр зэрэг та бүхэн энэ видеог хараад бас гайхаж байгаа бах те энэ дээд зэргийн одоо өндөр үйлчлэгээтэй аяллаар яаж ингэж одоо хямдхан аялаад байгаа юм бэ гэд 2019 онд анх манай монголчууд аялах боломжтой болсон байгаа. За тэгээд бид нар ингээд за хоёр талаар нь ингээд дэлхийн брэндүүд төвлөрсөн байж байгаа. Дэлхийн дээд зэргийн брэндүүд ерөөсөө яг ориг брэндүүд энэ дээр ингээд төвлөрсөн байдаг. За аялал төгсөх үеэр за 50, 60%, 70, 80% гэдэг маш өндөр сэдвүүд гаргадаг. За энэ MSC гэдэг Италийн онгоцны гол онцлог нь юу вэ гэхээр энэ төх хэсгийн шатнуудын дан Сваровски шат гэдэг хамгийн тансаг гэдгээр юм алдартай онгоц байдаг байгаа. За та бүхэндээ одоо яг албан ёсныг ямар шугамар, ямар зарчмаар яаж ингэж аялаад байгаа юм бэ гэдгийг танилцуулъя. За мэдээж шинэ орж ирсэн хүмүүс маань энэ гоё видеог үзээд гайхаж байгаа бох те. Энэ аялал маань одоогоос 5-10 жилийн өмнө бол байсан. Байхдаа яадаг байсан гэхээр хүн болгон энэ аяллаар аялж чаддгүй байсан. Зөвхөн одоо нийгмийн нэг бүлэглэлийнхэн маш тансаглаж одоо аялдаг байшин одоо 30-40 мянга, 20-30 мянган долларын өртөгтэй ийм өндөр үнэтэй аяллаа. Тэгэхээр зэрэг одоо энэ аяллаар далайн гарцтай битгийхэл далайн гарцгүй манай монголчууд маань маш олноороо аялчаад байна. За 2019 оноос энэ манай монголчууд энэ клубт хамгийн анх гишүүн болж эхэлсэн байдгийн. Тэгээд цар тахлын үе тараад өнөөдөр сүүлийн 2021 оны 22 оны сүүлээс эхэлж аялсан байгаа. За одоогийн байдлаар манай монголчуудаас 1500-аад монголчууд аялцсан байна. За одоо энэ 100 одоо ингээд яг аяллаа сезон эхэлж гэн хэдэн 100-аараа манай монголчууд маань хаасаагүй аялах гад аяллаа захиалцсан байна. Удахгүй 2000-ад хүрэх гэж байна. За энэ аялал маань бидний аялаад байгаа энэ зарчим ямар зарчмаар аялж ийн вэхээр Incruises гэдэг Америкийн нэгдсэн улсын компани байгаа. Одоо бол энэ групп болцсон. За энэ круиз аялал маань энэ компани маань зөвхөн нэг хэсэг болцсон. За энэ компани маань дэлхийн аялал жуулчлалын салбарт топ компани болсон маш богино хугацаанд энэ технологийн компани байгаа. За бид нар аялагчдын клубт ингээд нэгдчихдэг байгаа. Та аялагчдын клубт гишүүнчил болсноор энэ гишүүнчлийн
одоо аял клубын гишүүнчлийн давуу тал боломжуудыг та эдлэх боломжтой болно. За хэн нэгний урилтаар линкээр бүртгэгдэнэ. За тэгээд та өөрийнхөө виза картаар яадаг вөхөр зэрэг аяллаа хадгаламжаа үүсгэж эхэлнэ. За аяллаа хадгаламжаа үүсгэснээр бид нар энэ компанийн бүх дотоод нарийн мэдээлэл боломжуудыг авах боломжтой болно. За тэгэхээр манайхан ойлгоорой, аялагчдын клуб, гишүүнчлэлтэй аялагчдын клуб. За энэ клуб маань хаана байдаг клуб вэ гэхээр зэрэг ерөөсөө мэдээллийн платформ сайтн дээр суурьсан байхгүй юу? Тэгэхээр манай хүмүүсийн гар утсан дээр ингээд сурчдаг одоо нэг ийм аппликейшнтэй ажиллах гэсэн. Ерөөсөө бидний утсан дээр байдаг маш олон төрлийн платформудтай ижил гэсэн үг шүү. За тэгэхээр та Facebook ашигладаггүй хүн гэж байхгүй те, яг Facebook шиг бидний утсан дээрээ суулгах чинь. За манай гишүүн хүн болгон өөрийн гэсэн нууц код одоо юугээр нууц кодоор нэвтрээд офс руугаа арийнхаа офс руу нэвтрэнэ. За тэгээд энэ өөрийн сайт платформ дээрээс яадаг вөхөр зэрэг маш олон мэдээллүүдийг дундын зуучлалгүйгээр энэ бүх үйлчлэгийг дундын зуучлалгүй авах юм боломж бүрддэг байгаа. За манай гишүүд ингээд бүртгүүлснээр таны гэр бүл, ажил, бизнес, мөнгө, санхүү маш гоё ингээд төлөвлөгдөөд нэг гоё системд ингээд цэгцтэй болоод ирдэг байгаа. Бидний амьдралын одоо хэмнэл маш гоё цэгцэрч ирдэг байгаа. Зохион байгуулалтанд ороо явцдаг. За тэгэхээр та манай аялагчдын клубт ингээд гишүүнчил болж нэгдснээрээ энэ гоё давуу талыг бидэртэй адилхан эдлэх нэ. Таныг хэн нэгэн урьж тэрлийнхээр бүртгэгдэнэ. Өөр ямар ч шугамар та гишүүнчил болох боломжгүй байдаг байгаа. За үүсгэн байгуулагч Майкл Хачисан, Франк Гадина гэдэг энэ хоёр хүн байдаг. За энэ хүмүүс маань За Майкл Хачисан, Франк Гадина гэдэг энэ хоёр хүн маань болохоор зэрэг ямар зорилготойгоор энэ компанийг байгуулсан бэ, энэ клубыг байгуулсан бэ гэхээр зэрэг өөрснөө одоо маш олон хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж энэ круиз аяллаар дамжуулаад маш олон сая сая гэр бүлүүдийн амьдралд гоё аз жаргалыг бэлэглэх ийм гоё хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ компанийг байгуулсан байдгийг. За тэгэхээр энэ клубт нэгдснээр бидэрт маш гоё олон талын давуу талууд үүсдэг. Нэгдүгээрт та яах вэ гэхээр манай гишүүд хувь хүн талаас маш их өндөр өсөж хөгждөг. Мэдээж энэ дэлхийн одоо өндөр хөгжилтэй маш олон орны хүмүүстэй бид нар хамтдаа нэг онгоцон дээр аялна. Хамгийн дээд зэргийн үйлчлэгийг бид нар авна. Тэгэхээр зэрэг ер нь бидний одоо юмыг харах өнцөг өөрчлөгдөнө. Хүүхдүүдийнхээ ирээдүйд бид нар маш их хөрөнгө оруулалтыг хийж байгаа. За хүүхдүүд маань яадаг вэ гэхээр зэрэг бид нар хүүхдүүдтэй энэ гоё хөгжлийг заах боломжгүй. Хүүхдүүдэд аваад бид нар аялахад хүүхдүүдийнхээ ирээдүйд маш их хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэсэн үг. За дэлхийн хэмжээний дээд зэргийн аялал үйлчлэгийг бид нар энэ платформ дээрээс авдаг. Энэ клубт нэгдснээрээ бид нар дэлхийн хэмжээний аялал жуулчлал, зочид буудал, амралт ресортууд энэ төр газрын аяллыг хүртэл одоо 5 сарын 1-ээс авдаг болох гэж байгаа. За энэ компани маань технологийн компани. Усан онгоцны компаниуд биш. Олон усан онгоцтой дэлхийн дээд зэрэглэлийн одоо онгоцтой компаниудтай, улс орны компаниудтай гэрээ хийгээд одоо аялагч нарыг тийш нийлүүлж байгаа гэсэн үг. За тэгэхээр зэрэг технологийн давуу талаар энэ компани маань аялагч далайн аяллаа компани хоёрыг хооронд нь холбож өгж байгаа ийм гоё мэдээллийн платформ сайтыг дэлхийд даяар 200 гаруй орны зах зээл дээр хөгжүүлж чадж байгаа. Маш богинохон хугацаанд дэлхийн тренд болж энэ круиз аяллыг гаргаж ирж байгаа ийм компани байгаа. За буцаа өгөхийн хууль буюу те бид нар одоо та бүхэн мэдээж энэ гоё саний видеог үзлээ. Энэ гоё аяллаар санаанд оронгүй, итгэмээргүй ийм хямдхан үнээр энэ круиз дээр аялаад та энэ гоё аяллахаа гоё түүх дурсамж мэдрэмжүүдийг бусдтай хуваалцахгүй байж тэсгүй. Үнэхээр бид нар тэсдэггүй. Ерөөсөө баг сургаар нь ингээд энэ онгоцон дээр аялах гэж байгаа. Энэ онгоцон дээр ингэж гоё аялаа явж гин. Үнэхээр энэ аяллууд нь үнэхээр бүр итгэмээргүй маш гоё дээд зэрэглэх байдаг учраас бид нар маш их кайф авдаг. Энийгээ та бусдтай хуваалцаж таны ойр дотны хайртай дотны хүмүүс чинь таныг тойрон хүрээлж байгаа хүмүүс яг тань шиг аялдаг болно. Тэгснэр яах вэ гэхээр зэрэг компани энэ компанид таныг нөгөө гишүүнчил үүсгэн шин төлөө танд бас урамшуул өгж идэг. Хэрвээ та энэ бизнес боломж буюу
маркетинг одоо бизнес боломжийг нь давуу талыг та бүр одоо зорилготойгоор ингээд ажиллаж аялангаа орлоготой болох боломж байгаа. За тэгэхээр энэ компани маань Калифорни, Флорида, Вашингтон гээд Америкийн энэ 3 том мужид албан ёсны бүртгэлтэй байдаг байгаа. За компани удирдлагын багт нь маш өндөр мэргэшсэн олон улсын одоо салбар болгоны мэргэжилтэнгүүд энэ компани удирдлагын багт байдаг. За тэгээд би ягаад энэ компанийг одоо ингээд 100% буюу те яг 10 хэдэн жил хийж исэн ажил бизнесээ би 2 дугаарт тавиад энэ бизнесийг одоо хийх болсон бэ гэхээр би зүгээр аялна гэж л гишүүн болсон. Яг та нар шиг энэ видеог үзээд энэ гоё аяллыг эхлээд бол би надад их хол санагдчихсэн. Тэгээд эхлээд бол би аялал бидээ сонсонгуудаа итгэж энэ компанид гишүүн болоогүй. 2 жилийн дараагаар нөгөө баг хүүхэд маань хамт нөгөө үзээ явж исэн болохоор зэрэг энэ видеог хамт анх сонсоход цуг явж исэн хүүхэд маань та нөгөө далайн аяллыг компанида бүртгүүлсэн үү? Би хамт аялмаар байна. Та аяллаар хизээ явах гэж нөгөөд хүүхэд маань нэхэд байсан учраас за 21 онд мэдээллийг дахиж аваад за тэгээд хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэх зорилгоор гэдэг юм уу? Ер нь гэр бүлээрээ энэ гоё аяллаар аялье гэсэн зорилготой би гишүүн болж ирсэн. За гэтэл энэ компанид гишүүн болж орсноос тэр цаг мөчөөс эхлээд яасан гэхээр гайхалтай энэ мэдээлэл юу ядад компани ингээд байнга миний мэйл хаягаар ингээд байнга мэдээлэлүүд ирдэг байсан. Компаниг илүү ингээд нарийн судлах юм одоо сонирхол төрсөн. Тэгээ компанийг судлаад үзсэн чинь яасан гэхээр энэ компани олон улсын зах зээл дээр нэлээд өндөр зэрэглэлийн компани болох нь тодорхой болоо. Тэгээ удирдлагын багийг би судалж үзсэн. Тэгэхээр энэ өндөр мэрэгшсэн одоо ийм хүмүүсийн бий болгосон нэгдсэн нэг ийм систем сайтыг би олон улсын зах зээл дээр ашиглаад дэлхийн хэмжээний бизнесийг хийж болох юм байна штэ гэж харсан. За тэгээд би давуу талыг ашиглаж эхэлсэн. За одоогийн байдлаар энэ компанид маань 205 орон клубт нэгдсэн байна. За одоогийн байдлаар дэлхийд даяар сая 500 хүн л гишүүн болсон байна ердөө. Дөнгөж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? За 190 мянга гаруй зочид буудал амралт ресортууд байсан бол одоо 440 мянган амралт зочид буудлууд манай платформ ердөө 2-3 хоногийн өмнө хэдэн 100 болж өслөө. За энэ юу гэлтгээд байна вэ? Яагаад энэ дэлхийн хэмжээний өндөр одоо энэ том компаниуд манай платформ дээр нэгдээд байна вэ гэхээр та нараас анзаарч байгаа бох тий. Энэ компанийн платформ давуу талаар энэ дэлхийн хэмжээний том компаниуд маань үйлчлэгчнэрээ өгөөгүй татж байна. Ашигтай байна гэсэн үг. Тийм учраас манай платформ дээр нэгдэж байгаа. Тэгэхээр энэ компани маань дэлхийд даяар одоо энэ дэлхийн бизнес том бизнес ихэд танигдсан компани болж таарж байна. За 2015 онд энэ компаниуд байгуулагдчихсэн бол одоо байгуулагдаад за дэлхийн 100 гаруй орноос гишүүдийг бүртгэжсэн бол одоо 205 оронд бүртгэгдсэн байна тий. За бид нар ингээд бүртгэгдээд төлбөр буюу аялын хадгаламжаа хийгээд эхэлсэн тэр цаг мөчөөс ихэд яах вэ гэхээр бүх дотоод нарийн мэдээллүүдийг харах боломжтой болно. За 20 мянга гаруй аяллаас бид нар яах вэ гэхээр та өөрөө хүссэн аяллаас сонгож аяллаа захиална. Та хаашаа аялмаар байна, хэдүүлээ аялмаар байна, ямар онгоцоор аялмаар байна, хизээ аялмаар байна бүгдийг таны сонголт өгдөг байгаа. За тэгээд зочид буудлын хувьд 190 мянга гаруй зочид буудал амралт ресортууд байдаг. За энэ зочид буудлыг бид нар зөвхөн круиз аяллаар аялж байхдаа биш. Та өөр ажил бизнесээр энэ гадаадд явж байхдаа ч энэ платформ дээр байгаа зочид буудлуудаас хөнгөлт эдэлж болдог. За одоогийн байдлаар дэлхийд даяар энэ аялал жуулчлалын салбарт бол энэ Incruises компани шиг одоо гишүүнчлэлтэй энэ платформ дээр суурилсан ийм системээр одоо явагдаж байгаа компани хараахан байхгүй байна. За тэгэхээр энэ компанид маань хамгийн аюулгүй зэрэглэлтэй дээд зэргийн өндөр зэрэглэлийн одоо онгоцуудыг энэ компани маань платформд авдаг. За энэ Cruise Line International Association гэдэг энэ клиа байгууллага буюу круиз онгоцыг үйлдвэрлэх цагаас нь ахуулаад аюулгүй байдал эрсдэлгүй талаас нь хянаа шалгаж зөвшөөрлийг өгч идэг. Олон улсын энэ холбооны одоо шалгуурыг давж гарсан өндөр зэрэглэлийн онгоцууд манай платформд нэгддэг байгаа. За дэлхийн шилдэг топ 100 компанийн 48-д саяхан явж байгаа.
За өнөөдрийн байдлаар 46-ад бүр ороод ирсэн байлээ энэ компани маань. За тэгэхээр энэ компани маань шууд борлуулалтын салбарт харьяалагддаг. А яагаад шууд борлуулалтын салбарт харьяагдж байгаа вэ гэхээр зэрэг энэ компани маань зүгээр рекламаар явдаггүй. Яг энэ гишүүнчлэгээ шугамар далайн аяллаа энэ клубийнхээ системд хамрагдсан гишүүд яг аялсан хүмүүсээрээ дамжуулаад аялсан хүмүүсийнхээ яг бодит одоо түүх дурсан яриад байгаа микро онтрооч хүмүүсээр дамжигдаж миний юу Цэцмагч энэ үү яриад байгаа тайм бэлтгэхэд хүн микро онтрооч сайн бэлтээ микро онтрооч гаач за би эндээс нэ гаачлаа. за одоо зүгээр энэ манайхаа за Борона. За энэ компани маань яагаад шууд борлуулалтын салбарт хамаарч байгаа вэ гэхээр зэрэг яг энэ клубийнхээ шугамар гишүүд аялсан гишүүдийнхээ яг бодит нөгөө аяллаа түүх, дурсамж, мэдрэмж, мэдээлэлээр яг бүхээр суйрлаад дараагийн аялагч нараа татдаг. Энэгээр л давуу талыг ашигласан. Тэрнээс биш өөр одоо янз янзын бараа бүтээгдэхүүнтэй юм шууд борлуулалтын компаниудтай ерөөсөө адил төстэй биш. Ерөөсөө аялах сонирхолтой хүмүүсийн нэгдсэн нэг юм клуб байгаа гэж ойлгоорой. За тэгэхээр энэ компани маань яг гол философи нь ер нь юу вэ гэхээр зэрэг ерөөсөө аялах хүсэлтэй хүн болгоны хүсэл мөрөөдлийг одоо бодит болгох юм зорилготой. Сая гэр бүлүүдийн амьдралын хэв маягийг өөрчлөх ийм зорилгоор байгуулагдсан байдгийн. Тэгэхээр аялалтад бахар хамгийн хямд үнээр хамгийн одоо доод байж болох хамгийн доод үнээр гишүүдэд аялуулах ийм зорилгыг тавьдаг байгаа. За тэгэхээр энэ манай платформ дээр олон улсын зах зээл дээр хамгийн хямд үнд байршдаг. За тэрнээсээ манай гишүүд дахиад хөнгөлт эдэлдэг. За энэ компани яаж тэр доод үнийг барьдаг вэ гэхээр одоо энэ Incruises компаниг үүсгэн байгуулагдахаас өмнө энэ далайн аяллаа компаниуд байсан. Гэхдээ хүн болгон аялж чаддгүй байсан. Зөвхөн нийгмийн нэг бүлэглэлийн хүмүүс л аялдаг байсан. Нөгөө өндөр орлоготой, баян чинээлэг те мөнгө санхүүгийн асуудалгүй хүмүүс яадаг байсан бэ гэхээр зугаацсан гэж аялдаг байсан ийм аялал байсан. За тэгээд Incruises компани үүсгэн байгуулагдаад тухайн далайн аяллаа компаниудтай гэрээ хийгээд энэ компаниуд маань нэг дор энэ нэг онгоцон дээр ихэд 5-6 мянган хүн, 8-9 мянган хүн хүртэлх одоо аялах ийм одоо том онгоцод байдаг аахгүй 18-9 давхар одоо бүр 23 давхар дээд тал нь 23-4 давхар одоо ийм онгоцод гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ олон мянган аялагч нарыг нэг дор төвлөрүүлэхийн тулд тухайн одоо компани яадаг байсан гэхээр реклам бизнес урсгал зардалтай маш их хэмжээний хөрөнгө зарж исэн. За тэр мөнгийг энэ Incruises одоо платформ гарснаар яасан гэхээр зэрэг маш их хэмнэлтийг хийж чадсан байхгүй. Маш их хэмнэлтийг хийгээд одоо яасан бэхээр энэ клуб одоо хэн олон аялагч нарыг бүртгүүлж энэ хэн олон хүмүүсийн амьдралд одоо гоё энэ гоё боломжийг нээж өгч тэр хүмүүсийгээ давхар яадаг вэхээр компани тодорхой хэмжээгээр одоо нэг урамшуулж өгдөг болсон байхгүй. Тийм болохоор мэдээж энэ компани руу та өөрөө ингээд аялахаас гадна бас олон хүмүүсийг ингээд энэ гоё аялах боломжинд нь ингээд одоо нээж өгснийхөө төлөө компаниас тодорхой хэмжээний орлоготой болох боломжтой байдаг байгаа. За зөвхөн энэ бол хүссэн хүн болгонд нээлттэй гэсэн үг. Хүсэхгүй байсан ч та аялна. Манай гишүүн хүн болгон аялна. За тэгэхээр манай гишүүд яадаг вэ? Би ямар ч баг бүрдүүлэхгүй. Би зүгээр л гоё аялмаар байна гэсэн хүмүүс маань яах вэ гэхээр тэр хямдхан үннээс 25-аас 50% хөнгөлтийг эдэлж аялах боломж бүрддэг. За ингээд яг боломжийг давуу талыг ашиглах юм бол та 50% хөнгөлттэй аялах, 100% хөнгөлттэй аялах боломж үүснэ. Тэгээд энэ давуу талыг ашиглахгүй нь хувь хүний өөрийн л сонголт. За бусад аяллаас энэ далайн аялал маань юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр
хамгийн аятахтай, хамгийн дээд зэргийн аял гэдгээрээ энэ крус онгоцон дээр бид хүмүүний аялах, амрах, тансаглах бүх үйлчилгээ цогцоороо шийдэгдсэн байдаг. Бүх насныхын тохирсон үйлчилгээ байдаг байгаа. За тэрнээс гадна бид нар далайн гарцтай улс орноор дамжаад энэ их хэмжээний мөнгө зарахгүйгээр олон улс орны олон хотуудыг дамжаад аялждаг. Тэр олон улс орны хотын аяллыг хийхэд бидрээс их хэмжээний мөнгө ерөөсөө гардаггүй. За яагаад гэвэл өнөөдөр ингээд өглөө эрт очиод жишээл одоо Францын Марсель дээр онгоц маань өглөө очиод орой хөдөлдөг. Өглөө очиод зогслоо бид нэр өглөө ингээд яах вэ гэхээр сайхан цай хоолой онгоцон дээр идж уучаад тэгээд үн төлбөргүй штэ бидний идж уух хоол хүнс, үзүр үйлчилгээ, спортын клубүүд, крус дээрх буудал бүгд үн төлбөргүй аяллахаа үнд орчдөг байгаа. Ингээд бид нар крус дээр хоолж ундалчаад үр өвчтөе өөрө хөнгөн шинхэн ингээд сайхан буугаад хотын аяллаа хийчээд орой онгоц хөдлөхөөс 1-2 цагийн өмнө бид нар буцаад крус дээрээс очив. За ингээд яах вэ гэхээр маргааш өглөө дахиад бид нар ингээд бидрийг одоо крус дээрээ унтаж амраад шоу гоё энтертайнмент үзүр үйлчилгээгээ үзээд тансаглаад амраад ингээд унтаад өглөө босоод ирэхэд дахиад өөр улс орн бүр өөр твд очсон байж ах жишээтэй. Ингээд дамжид аялждаг. Ингэж дамж аялахад бидрээс болон тухайн улс оронд хотод буудал, рестораны хоол хүнс ерөөсөө шаардлагагүй байдаг учраас их хэмжээний мөнгө зардаггүй. За ингээд манай сайт монгол хэл дээр болцсон байгаа. Бүх мэдээлэл монгол хэл дээр байгаа учраас бид нар платформоо 100% ашиглах боломжтой. Тэгээ бүр платформ дээр маань бидрийг ингээд аялаад явж байхад аль улс оронд очиод хаана очиод таны зайлшгүй үзэх ёстой гоё түүхэн дурсамжтай газрууд байдаг вэ? Бүгдийг нь ингээд монгол хэл дээр гоё мэдээллүүдийг оруулсан байдаг байгаа. За энэ болохоор бидний Европод Итали, Испани, Францын 3 улс орны 6 хотоор ингээд дамжин аялахдаа бид нар ингээд авсан зурнууд байгаа. Манай охин болохоор Австрид сурдаг. Тэгээд охинтойгоо нөгөө 2 жил цар тахал гээд уулзаагүй байж байгаа. За охинтойгоо ингээд хамт аялсан. Тэгэхээр зэрэг энэ юу гэсэн үг вэ гэхээр та зөвхөн Монголоос биш аль ч улс орноос гишүүдийг ингээд клубтаа нэгтгэж болно. За тэр хүмүүстэйгээ бид нар яах вэ гэхээр байгаа газраасаа гишүүнчлээ үүсгээд байгаа газараасаа хуримтлах хадгаламжаа хийж байгаа. Байгаа газраасаа бүгдээ аялаа захиалаад хамтдаа нэг крус дээр аялах боломжтой. Одоо бид нар сая юуны Elevate аял гээд компанийнхаа 8 жилийн арга хэмжээг Дубайд сая крус дээр бид нар хамтдаа тэмдэглэсэн. За тэгэхэд яасан гэхээр манай монголчууд маш олон орноос бүгдээрээ нэг дор бид нар цугласан. 50-аад монголчууд одоо Европоос ирсэн, Америкаас ирсэн, Японоос ирсэн, Австралиас ирсэн, Германаас ингээд бид нар маш олон орноос ингээд хамтдаа нэг дор цуглаад крус дээр аялсан байгаа. За тэгэхээр ингээд гишүүнчлэлээр бид нар платформын давуу тал энэ клубийнхээ шугамар бид нар маш богинохон хугацаанд дэлхийн дээд зэргийн энэ элит түвшний тансаг зэрэглэлийн аяллыг итгэмээргүй гоё хямдхан үнээр ингээд авна. Аялахтаа та ганцаараа аялахгүй гэр бүлээрээ юм уу? Найз нөхдөөрөө юм уу? Хамт олноороо юм уу? Тэ ингээд гоё хамгийн одоо ойр дотны хаалт дотны хүмүүстэйгээ хамт аялдаг байгаа. За хин нэг линкээр ингээд бүртгүүлээд та өөрийн виза картаараа аялын хадгаламжаа төлж төлбөрөө баталгаажуулна. Өөрийнхөө виза картаар ерөөсөө таны платформ ерөөсөө ингээд удирдах явчихна. За ингээд төлбөрөө хийгээд баталгаажууллаа. Төлбөр гэдэг маань та аялын хадгаламжаа хийгээд эхлэн гэсэн. За хадгаламжаа хийгээд эхэллээ танд 2 янзын ийм виртуал карт үүсчдэг. За энэ цэнхэр карт нь цэнхэр картыг бид нар юунд ашигладаг вэ гэхээр зэрэг нөгөө 400 гаруй зочид буудал амралт ресортууд манай платформ дээр байршсан байгаа. Юун букинг. Тэгэхээр зэрэг тэр зочид буудал амралт ресортуудын захиалгыг хийхдээ та цэнхэр картнасаа хөнгөлт эдлэнэ. За энэ цэнхэр карт яаж цэмэглэгддэг вэ гэхээр зэрэг маш сонирхолтой цэмэглэгддэг. За энийг би та бүхэнд дараа нь ярина.
За энэ хараад Radisson Blu гэдэг Дубайн одоо хамгийн төв хэсэгт байдаг энэ маш өндөр зэрэглэлийн 5 хоттой зочид буудал байгаа. За бидний хамгийн анхны аяллаараа Дубай явахдаа энэ онгоц зочид буудал бууж исэн. Хит хитэн давхартай ингээд том бассейнтэй маш тансаг зэрэглэлийн зочид буудал байгаа. За энэ Hilton за ер нь дэлхийн одоо 5 6 хоттой 6 7 хоттой дээд зэргийн буудлууд бүгд байршсан байгаа шүү манай дээр. За манай Монголын 16 зочид буудал манай платформд орсон байгаа. 16 зочид буудал. Эхний үед хүмүүс гишүүн болгоод дараагийн үед аялал орлоготой болдог юм болов уу гэж байна. Юу гэсэн үг вэ? Яаж гишүүн болдог юм бол? За би гишүүн болдгийг одоо ингээд тайлбарлана. Одоо ингээд би яг тэрнэргүй орох гээд явж байна. Жохон системтэй явах гээд би ингээд эхнээс нь яваад байгаа. Эхний үед хүмүүс гишүүн болгоод дараагийн үед нь аялал орлоготой болдог юм уу гэж байна. За одоо би бүгдийг тайлбарлана. За тэгэхээр хамгийн дээд зэргийн дэлхийн хэмжээний одоо дээд зэргийн буудлууд нь ч байна, дунд түвшнийгч байна, хямдхнууд нь ч байна. Маш олон зочид буудлууд байдаг. Энэ зочид буудлуудад бид нар зөвхөн крузээр аялж явахдаа биш те өөр ажил бизнесээр гадаадд явж байхдаа ч бид нар энэ гой хөнгөлтийг эдлэх боломжтой. Маргааш миний хүнээс аваа яваад үзье. За бид нар ингээд аялахын тулд сар болгон $100 аялын хадгаламжийг та өөрийнхөө ирээдүйн аялалдаа зориулж хадгаламж хийх гээд байгаа. А компани альгүйхээр таны аялын хадгаламжийг 2 дахин өсгөж өгдөг. 2 дахин өсгөж өгдөг. Та сар болгон $100 хийгээд тахаар компаниас нэмэх бонус $100 танд нэмж өгдөг байхгүй юу? Тэгэхээр бид нар аялах зорилготой хүмүүс маань би банкнд мөнгө хадгалуулах уу? Яриад байгаа Мика хаана уу? За би эндээс хаач уянга Мика агараа. За би эндээс хаач. За аялахын тулд бид нар сар болгон өөрөөсөө $100 хийх гээд байгаа. $100 буюу 240 мянга, 340 мянгаыг бид нар сар болгон хийх гээд байна. Бидний $100-ыг компани 2 дахин өсгөж өгөөд бидний аялын хадгаламж үүсээд байна. Харин энэ хэр баталгаатай вэ гэж хүн болгон бодож байгаа бах те. Тэгэхээр зэрэг энэ Trust My Travel олон улсын ийм даатгалын компани байгаа. За энэ компанитай Incruise Group компани маань харилцсан гэрээтэй олон улсын төвшөнд хуулийн одоо төвшөнд хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр зэрэг таны сар болгон аялахын тулд төлж байгаа $100-ыг энэ Trust My Travel-ээр 100% даатгалдаг байгаа. Тэгэхээр таны мөнгө ямар нэгэн эрсдэл байхгүй гэж тайлбараа. За. За бид нар 2022 онд энэ компаниг үүсгэн байгуулагч Майкл Хачисон гэж. За энэ мундаг хүнээ бид нар Монголд урьж авчирсан. За энэ хүн бол тийм олон оронд очиагүй. Цөөхөн хэдэн оронд очисон. Бид нар яагаад Монгол одоо Майкл Хачисоныг урьж авчирсан бэ? Энэ хүн яагаад бидний урилгыг хүлээж аваад ирсэн бэ гэхээр зэрэг бид нар далайн гарцгүй монголчууд энэ компани яг цар тахлын үеэр бид нар маш олон аялах зорилготой, аялах сонирхолтой хүмүүсээ ингээд нэгтгэхэд клубтай маш олон гишүүдийг ингээд үүсгэж чадсан. Тэгээ энэ хүн маань энэ далайн гарцгүй монголчууд эмчтэй ямар олон хүмүүс ингээд гишүүн болж орж ирж байна. Энэ хүмүүс монголчууд энэ хүний анхаарлыг татж чадсан. За тэгээд энэ хүн манай монголчуудын түүхийг уншиж судалсан байдгийн. За тэгээд Монголд ирэх өөрөө маш их хүсэл мөрөөдөлтэй болсон. Тэгээд бидний урилгаар ингээд Монголд ирээд бидний урилсан гол зорилго нь энэ компанийг монголчуудтай яг бодит болгох ийм зорилгоор нэгдүгээрт. За хоёрдугаарт дандаа гадагш нь ингээд аялжуулчиг урсгах биш Монгол руугаа ингээд аялжуулах ямар боломж байна вэ гэдэг дээр бас боломж гарч магадгүй гэж урьдсан. Тэгээд аялжуулчлалын яамны сайд энэ Батэрдэн сайттай уулзуулсан. Томоохон бизнесийнхэнтэй одоо уулзалт зохион байгуулсан. Тэгээд эхний бидний гол зорилго Incruise платформ энэ дэлхийн хэмжээний платформд Монголынхоо
16 зочид буудлыг оруулж чадсан. Энэ бол маш том амжилттай ингээд болсон байгаа. За манай томоохон бизнесийн одоо уулзалт хийгээд энэ боломжийг юуг харсан бэ гэхээр зэрэг за энэ далайн усан онгоцоор энэ далайн cruise аяллаар дамжуулаад бид нар Монголынхоо брендийг олон улсын зах зээл дээр гаргах бас боломж байж болох юм а гэж харсан байгаа. За ингээд та төлбөрөө хийгээд баталгаажуулаад хадгаламжаа үүсгээд эхэлсэн. Та аяллаа маршрут, үн ханш, дотоод байдал бүх юмыг харах боломжтой болчихно. За тэгэхээр та манай бүх гишүүд яадгүй гэхээр зэрэг 21 мянган аяллаас та өөрөө хүссэн аяллаа сонгож аялаа захиалдаг. Тэгэхээр бүгдийг одоо бид нар ингээд Ази аяллыг бүгдийг нь үзье, Австрали аяллыг бүгдийг нь үзье, энэ дотроос сонгоё гэвэл нь мэдгүй штэ. Тэгэхээр зэрэг энэ хараа энд ингээд сонголтууд байдаг байгаа. Та өөрийнхөө хүссэн аяллыг сонгоод захиална. Үнийн хувьд та хямд аял сонирч гэнэ, үнэтэй аял сонирч гэнэ бүгдийг сонгоно. Хаашаа аялахаа сонгоно. Та аль улс орон төв рүү, аль хот руу хаагур аялмаар байна. Та өөрийнхөө хүссэн одоо маршрутыг сонгоно гэсэн үг. За хизээ аялах уу гэдгээ бас та сонгодог байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай дээр одоо 2026 оны 5 сар хүртэлх аяллууд тавигдсан байгаа. Ойрын одоо 2 жилийн аяллууд тавигдсан байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ аяллуудаас та хизээ ч аялж болно. Хамгийн ойрхондоо 3 сарын дараах аяллыг захиалдаг. 3 сарын дараах аяллыг захиалдаг. Таныг аялал захиалах үед 3 сарын дараах аяллыг захиална ойрхондоо. За хизээ аяллаа захиалах эрх нь үүсдэг вэ гэж бодож байгаа бох тий. Хизээ аяллаа захиалах эрх нь нэгддэг юм болоо гэж. Хизээ ч аяллаа захиалж болно. Та төдий хугацааны дараа, та төдөн сар хоримтлохын дараа аяллаа захиална гэсэн тийм цензур ерөөсөө байхгүй. Та гишүүнчил болоод одоо баталгаажуулалтаа хийцэн л бол хизээ ч аяллаа захиалж болно. Яарад гэвэл та өнөөдөр гишүүн болчоод аяллаа захиалсан ч болно. 1 сарын дараа аяллаа захиалсан ч болно. Гэхдээ бид нар нөгөө нэг та сар болгон $100 хийхээр нэмж өгöd байгаа бонусыг хэдэн сар та авж агаад аяллаа захиалах юм бол илүү ашигтай, хэмнэлттэй аялна шүү дээ, тийм ээ? За тэгээд тийм болохоор зэрэг та өөрөө аяллаа яаж төлөвлөж байгаа юм? Манай гишүүн өөрөө, хувь гишүүн өөрөө тий? Яг тэрнийхээ дагуу өөрийнхөө төлөвлөгөөний дагуу та аяллаа захиална гэсэн үг. За аяллахаа компани онгоцыг бид нар бас өөрсдөө сонгодог байгаа. Онгоцууд ингээд олон төрлийг байдаг байхгүй юу? Жишээлбэл одоо Disney Cruise гэж байна. Хэрвээ бид нар хүүхдүүдтэйгээ ач зээнэртэйгээ тий ингэж гоё гэр бүлээрээ аялах гэж байгаа бол одоо Disney Cruise-ыг сонгодог ч юм уу. Тэр чигээрээ Disney хотоор аялж байгаа юм шиг л бид нар аялна. За эсвэл найз нөхдөөрөө хамт олноороо явах гэж байгаа бол илүү гоё entertainment шоу, үзүүлбэр ихтэй тийм онгоцыг сонгоно тий. За өндөр настай бид нар одоо ээж аав эмээ өвгөтэйгөө энэ төр аялах гэж байгаа бол илүү жоохон классик төвшний тийм одоо жоохон тийм нам гүмтэй гоё орчинтой тийм онгоц сонирхж бас тийм онгоц сонирхож болно. За гэх мэтлэнгээр бид нар юугаа сонгоно. За үнийн хувьд харьцуулт хийх юм бол за энэ аялал жуулчлалын компаниар бас cruise аяллаар зарим компаниуд аялуулдаг. За тэгтээ бол янз бүр байдаг. Яг бид манай онгоцтой адилхан онгоцоорч аялдаг. Зарим нь бол нэлээд өндөр, зэрэг л бол тийм бас өндөр биш байдаг. За бидний Итали, Испани, Францын одоо Европоор аялсан тэр онгоцон дээр манай Монголын нэг аялал жуулчлалын компани аялуулсан байсан. Одоо та бүхэн санаж байгаа хаа тэр од заяа ганхуу аялагч ганхуу шүү дээ. Өргөвчтэй аялын ганхуу энэ тэр нэг cruise-ээр аялж исэн санаж байгаа. Facebook-оор зөндөө явж исэн. За тэгэхээр зэрэг тэр хүмүүс маань яг миний аялсан тэр онгоцноор яг адилхан маршрутаар аялсан байдгийг. За тэгээд би яг бодит нөгөө нэг харьцуулт хийж үзсэн. За тэр аялал жуулчлалын компаниар нэг хүн дунджаар 7 хоногийн аяллыг 7 шин 8 өдрийн аяллыг $2,500 хийсэн байсан. Гэтэл надтай хамт аялсан манай нөгөө залуу гэр бүлүүд маань хосоороо хамгийн нөгөө хямдхан өрөөнд нь $1,200-аас $1,600 аялсан. Хосоороо нэг гэр бүлээс нэг хүн гишүүн болоход л хангалттай. Автоматар 2 хүний үн байдаг байхгүй манай дээр. Тэгэхээр манай гишүүн өөрөөсөө гадна хэн нэгнийгээ хамт өнгөө авч аялна гэсэн үг. За үнийн хувьд ийм ялгаатай байдаг байгаа. За гэтэл энэ үнний маань за бидний энэ аялал худалдаж авж байгаа энэ захиалж байгаа энэ үнний маань 50% нь
Максимумда 50% нь та нөгөө 2 дахин өснө нэмэгдээд байгаа аяллаа хадгаламжаа та ашиглаж болдог байгаа. Максимумда 50% ашиглаж болно. 50% нь 50% бэлнээр нь төлөөд аялал захиална гэсэн үг. За ингээд өрөөнийхэн сонголтууд нь ийм 4 янзын өрөөний сонголт байдаг. Цонхгүй өрөө байдаг. Батгшаа харсан хаадгатай ийм цонхгүй өрөө. За далаа руу харсан цонхтой өрөө гэж байна. Балконтой өрөө байна. За ингээд VIP өрөө гэдэг ийм 4 янзын зэрэгэлтэй байдаг. Мэдээж өрөөний зэрэгэл ингээд жоохон ахих юм бол жоохон өндөр үнэтэй байдаг. За би бол ихэнхдээ энэ балконтой өрөөнд бол аялж исэн. За энэ балконгүй цонхгүй өрөөнд ч аялж үзсэн. За энэ өрөө бол эхний ээлжинд бол бидэд бол нэг чухал биш. Яагаад гэвэл зэрэг яг үндэ бид энэ өрөөнд бол ингээд удаан унтаж амраад шүн одоо унтах гэж орно. Цаас салих гэж л ордог. Бусад үед нь бид нар нөгөө нэг онгоцсон дээрээ энэ ч зүгээр ингээд хөвтөж унтж байхаа оронд жакузид юм уу бассейн дээжсэн дээрстэй. Дээр гоё бие шарж исэн дээрстэй тий террасан дээр. За тийм учраас бид нар техний ээлжинд л өрөө чухал биш. Би ягаад техний ээлжинд дандаа балконтой өрөө ингээд захиалж аялдаг байсан бэ гэхээр зэрэг одоо миний эхний аялууд бол дандаа нөгөө хүмүүст нөгөө аяллах, сурталчлах, харуулах, зураг бичлэгээ хийх, хүмүүстэй бүх юм ингээд одоо бодит гэдгийг харуулахын тулд аялж ирсэн учраас балконтой өрөө гайгүй зэрэглүүдүүд өндөртэй өрөөнд аялж ирсэн. За тэгээ манайхын энэ хараа аяллуудаа бас ингээ өөртөө айгүй гоё төлөвлөж болно тий. Хосоороо ингээд хосуудын аял гэж хийж байгаа. Манайхан сүүлийн одоо маш их зоригтой аялдаг болсон. Энэ круиз дээр хурмаа хийж байгаа. Манай нэг гэр бүл хурмаа хийсэн. Одоо маш олон залуучууд маань круиз дээр хурмаа хий гэж төлөвлөж байгаа хүмүүс хосоод байгаа. Хамт олноороо аялдаг болсон. Байгууллага хамт олноороо аялдаг болсон. Ангиудаараа төгсөлтөөрөө бас ангиараа бас аялдаг болж байна одоо сүүлийн. Анги хамт олноороо. Одоо бүр 60 оны 68, 66 оны хүмүүс одоо төгсөлтөөрөө сая Европоор маш гоё тансаг аялал хийгээд ирсэн байна. Одоо тэр хүмүүс маань одоо бараг нэг 50 нэлээд гарцсан 60 шахаж байгаа хүмүүс байхгүй юу? Тэгээд маш гоё дандаа гэр бүлийн ийм мундаг хүмүүс байдаг. Гэр бүлэрээ Европоор сая 23 давхар круиз дээр аялаад ирсэн байгаа. За ингээд та өөрийнхөө нууц кодоор нэвтрээд өөрийнхөө аккаунтаар өөрийнхөө төлөвлөлтийг оруулаад танаар маань аялал захиална. Ямар ч дүнгийн зургсэлгүйгээр та өөрөө аялал захиалчихна. За ингээд та аялал захиалангууд таны мэйл хаягдаар чинь энэ захиалгын тасалбар, захиалгын энэ хуудас, за бомтын зослтын хуваар ингээд хүрээд ирдэг байгаа. За би болохоор зэрэг энэ Итали, Испани, Францын Европын аяллыг энэ дээр би гаргаж тавьсан байгаа. За энэ маань болохоор зэрэг Европод байдаг би нэг охинтойгоо аялсан. Охин маань одоо 20 хэдэн настай штэ. Тэгэхээр зэрэг 3 том хүн тий зөвхөн круиз дээрх 3 улс орны 6 хотын аяллыг гуруулаа нийлээд $2677 авсан. Тэгэхээр нэг хүн одоо бараг нэг $800 хэдэн доллараар л аялсан байгаа юм шүү дээ, тий 900 араа хүрэхгүй доллараар аялсан. Тэгээ энэ үнэнд юу багтаж байгаа вэ гэхээр зэрэг круиз дээрх бүх үйлчилгээ, круиз дээрх буудлын өрөө, рестораны хоол хүнс, энэ 7 шин 8 өдрийн бүх идчихүү хоол хүнс, үзүр үйлчилгээ, entertainment, шоу, арга хэмжээ бүгд. За юуны үн ороогүй вэ гэхээр зэрэг алкогольны уух зүйл хэрвээ та авбал төлбөр төлнө. Хэрэг бид нар аялал захиалчаад далайн аяллаа компани руугаа ингээд баталгаажуулалтаа хийхдээ бас багцын одоо худалдаа авалт хийж болдог байгаа. Тэгэх юм бол онгоцон дээрээ хязгааргүй байдаг. За спа гоо сайхны үйлчилгээ авбал нэмэлтээр мөнгө төлдөг. За дэлхийн брэндүүд төвлөрсөн байгаа шопинг мэдээж хийвэл мөнгө төлнө. За казино тээд зэрэгээр хөгжсөн байдаг. Казинод мэдээж ороход такс үнэгүй, мэдээж мөнгө тавьж тоглоно тий. За яаж гишүүн болдгийм бэ? Гишүүн болохын ашиг тус давуу талыг та бүхэн маань ойлголоо тий. Үнэхээр маш олон давуу талтай. За 3 янзын сонголт байдаг байгаа. Гишүүн болох 3 янзын сонголт байгаа. Нэгдүгээр $95 би зөвхөн одоо бизнес эрхийг нь бас авч байна. Түншилж болно зөвхөн. Одоохондоо би аялах болоогүй. Одоохондоо би энэ компаниас олон одоо аялдаг хүмүүсийг энэ компанид ингээд зуучлаад
гишүүн болгоё. Тэгээ энэ компаниас бас орлоготой болмоор байна гэж явал та $95 түншлэн. За тэгээд энэ $95 та 6 сарда нэг удаа төлбөр төлөөд 17 хэлний сонголттой хүн бүртгэх линк бүхий хувийн вебсайттай болж ин гэсэн. 200 орны зах зээл дээр та аялын клубын системээр ажиллаж болох эрхтэй болж байгаа гэсэн. За хоёрдугаар за би баг бүрдүүлэхгүй би зүгээр аялна. Аялах нь л гоё юм гэж байгаа хүмүүс маань яах вэ гэхээр $200 аялын хадгаламжаа үүсгэж эхэлнэ. $200. За энэ $200 бид нар компанид өгж байгаа биш ээ. Өөртөө л хөрөнгө оруулалт хийж байгаа. За $200 маань яаж танд буцаж ордог вэ гэхээр за ийм хоёр янзын виртуал карт тань дээр ингээ үүсчин. За $200 чинь 100 таны цэнхэр картанд орчин. За цэнхэр картыг бид нар юунд ашиглана гэсэн бэлээ? Нөгөө 430 гаруй зочид буудад амралт ресортын захиалга хийхдээ бид нар 10-аас 25% хүртэлх хөнгөлтийг эзлэнэ. Цэнхэр картнасаа. За энэ цэнхэр картн дээр өшөө мөнгө нэмж цэвэрлэгдэнэ. Гэхдээ та бэлэн мөнгө өөрөөсөө хийхгүй. Маш сонирхолтой цэвэрлэгддэг энэ цэнхэр карт. За мөн онцгой аяллуудаас 25% хөнгөлтөнд энэ цэнхэр картаа ашигладаг байгаа шүү. Одоо бид нар ингээд аяллалын хайлт гэдэг хэсэг рүүгээ орохоор зэрэг нөгөө маш олон мянган аяллууд ч юм байж байгаа. Тэрний дээдлийн хэсэгт нь заавал 3 сарын дараах аялал гэхгүй ийм хугацаа хамаарахгүй нөгөө захиалагдах тийм онцгой аяллууд байдаг. Тэр аяллаас та 25% хөнгөлтийг эдлээд цэнхэр картнаас аялж хэлж байна. За энэ $200 маань 100 цэнхэр картанд ингээ орчихсон. За нөгөө нэг 100 бидний аяллаа хадгаламж хөрөөс аялал захиалгатаа бид нар хадгалах гэж байгаа мөнгө маань. За хадгаламж учраас энэ компаниас $100 нэмэгдээд 200 болоод таны алтан картанд орчин. Ингээд таны аяллаа хадгаламж 2 дахин өсөд ингээд эхэлж байгаа. Үндсэндээ таны 200 ч нь буцаад 300 болоод танд өөрт чинь орж байгаа шүү. За ингээд эхний сарда манай энэ аялагч гишүүн маань эхний сарда $200 буюу за энэ 2 дахин өссөн бидний аяллаа хадгаламжийг 200 шагналын оноо гэж нэрлэдэг байгаа шүү. Шагналын оноо гэж нэрлэдэг. $200 л гэсэн үг. $200 хадгаламжтай болчлоо. За хэрвээ та өнөөдөр ингээд найзынхаа энд урьсан одоо найзынхаа линкээр бүртгүүлээд өөрийнхөө виза картаар $200 төлөөд хадгаламжаа үүсгээд эхэлчлээ. Тэгэхэд дараа сарын өнөөдөр 5 сарын 21 гэхэд тань дээр мэйл хаягаар чинь за та хуримтлаа хийгээрэй гэд нэхэмжлэх хүрээд ирдэг. За нэхэмжлэх ирсэн бол та тэр даруйд нь та яах вэ гэхээр $100 төлөх ёстой. За ингээд $100 төллөө нөгөө $200 хадгаламж маань 400 болчихно. 400 болчихно. За 3 дахь сардаа хийлээ 600 болчихно. За ингээд сар болгоны $100-ыг та алдахгүй хийгээд нэмж өгж байгаа $100-ыг алдахгүй авах тусмаа танд ашигтай. Та жилдээ 1 биш 2 удаа 3 удаа жилдээ аялах боломж үүснэ. Дээд тал нь 4 удаа аялах боломж үүснэ. За тэгээд илүү олуулаа аялах, илүү гоё тансаг зэрэглэлийн өрөөнд аялах юм гоё боломж бүрдээ. За тэгээ манай гишүүн болсон хүмүүс гишүүнчлийн гэрээ гэж байгаа. Гишүүнчлийнхээ гэрээтэй маш сайн танилцаарай. Гэрээтэйгээ маш сайн танилцах хэрэгтэй байдаг. Энэ компани маань Америкийн компани, тэгээд технологийн компани, тэ бид нар компани яадаг вэ гэхээр гэрээ дүрм журмаараа ёс зүйн дүрм журм бүх юмаа ингээд одоо зохицуулж явдаг байгаа. Тэгэхээр бид нар энэ компани шугамар ийм гоё давуу эрхийг эдэлж аялах гэж байгаа тий. Бидэрт бас хүлээсэн үүрэг гэж байгаа. Та яг аялыг зорилго тавиад ингээд гишүүнчил болсон бол цаг тухайдаа хоримтлаа хийж агаарэ. Аяллаа захиалсан бол аялах хүртлээр бас хуримтлаа хийж агаарэ гэдэг юм ингээд дүрм журмууд бас байгаа. За ингээд энэ компани маань гишүүдтэй олгож байгаа боломж нь юу вэ гэхээр зэрэг хамгийн доод үнийг платформ дээр гишүүдтэй санал болгоод тэр аяллаас манай гишүүд дахиад нэгийн оронд 2-ыг өгöd байгаа энэ компани. $100 хийх болгонд 200 болгож өгöd байгаа. Энэ яаж байгаа вэ гэхээр зэрэг биднийг маш хэмнэлттэй аялаа гэж компани ингээд бэлэг болгож өгöd байгаа шүү.
За ойлгомжтой байна уу те? За хэрвээ давуу талыг ашиглая гэсэн бас сонирхолтой хүмүүс байна уу манайхаа? За энэ хүртэл асуух зүйл байна уу? За аяллаа яаж захиалдаг вэ Давуу талынхын гэхээр мэдээллийг сонсъё. аяллаа яаж захиалдаг вэ гэхээр тэр цэнхэр карт маш сонирхолтой санагддаг. За би тэрийг та бүхэнд би тайлбарлаж байна. За жишээлбэл хэдүүлээ энэ хараа 4 сар хуримтлаа хийчихсэн 4 сар хуримтлаа хийцэн хүн байна. 400 ингээд 800 ингээд шагналын оноо буюу $800 хадгаламжтай болцсон хүн аяллаа захиалах гэж байна. За энэ хараа 7 шөнө 8 өдрийн 5 одтой косто онгоцсон дэр энэ 2 хүний үн шүү. 2 хүний $960. 2 хүний $1000, 2 хүний $1000 аялал байдаг шүү. Бид нар эрт сонгох тусмаа хэмтхэн байдаг байгаа. За энэ $960 аяллыг захиалъя гэж бодъё л та. Тэгэх юм бол 50% буюу $480 нь та 2 дахин өссөн нөгөө хадгаламжнаасаа ашиглана. За $480-ыг бэлэн төлнө. За ингээд энэ 400 шагналын оноо чинь таны алтан картнаас гараа явчихна. За $480-ыг та өөрийнхөө виза картаар ингээд төлчихнө. Ингээд аялал захиалагдчихна. Захиалгын тасбар хүрээд ирнэ. За энэ таны төрөвчнөөс гарсан $480 аялал захиалцсан юм чинь та энийг дахиж ашиглаж чадах уу? Чадахгүй шүү дээ, тий? Аялал захиалцсан юм чинь. За гэтэл манай гишүүдэд компани ямар гоё том давуу талыг өгдөг вэ гэхээр таны аялал захиалгахдаа бэлэн төлсөн энэ $480-ыг чинь компани маань яадаг вэхээр таны цэнхэр карт нь буцаагаад хийгээд өгдөг. Яг энэ үнийн дүнгээр. Энийг бид нар юунд ашиглах вүлээ? Дараагийн үйлчлэгээнд зочид буудал, амралт, ресортод хөнгөлт идэлхтэй ашиглана. Онцгой аяллаас хэрвээ аялах боломжтой байвал нь та 25% хөнгөлтөндөө мөн ашиглаж болдог. Ийм гоё давуу тал. Тэр гишүүн байхын ашиг тус давуу тал маш олон давхар тал бүрээрээ үүсдэг байгаа шүү. За жишээлбэл $1600 аялал захиалах гэж бодъё. Энэ 2 хүний үнэ. За 1600-ийн маань 50% нь $800 болж байна. Нөгөө 4 сар хуримтлаа хийцэн хүмүүс маань яаж байна? Шагналынхаа нөгөө хуримтлаа бүгдийн 100% ашиглаж байгаа зү тий. За ингээд үлдсэн 800-ыг та бэлнээр нь төлнө. Таны бэлэг төлсөн 800 чинь цэнхэр картанд чинь бас дахиад эргээд орчдог. Ингээд энийгээ бид нар дараагийн одоо үйлчлэгээндээ хөнгөлт эдлэнэ. Тэгэхээр компани маань ер нь яах гээд байна вэ гэхээр зэрэг таны бэлэн төлж байгаа мөнгө болгоныг буцаагаад танд дараагийн хөнгөлтөндөө ашиглах ингээд нэг юм гоё давтамжтайгаар ингээд бид нар хөнгөлт эдлээд байх юм гоё тойрог үүсгээд бидэрт давуу талуудыг үүсгэж өгöd идэг. За тэгээд аялал захиалга буцаагдахгүй гэж байгаа. Бид нар ингээд 3 сарын дараах аяллыг захиалах боломжтой шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрвээ та ямар ч асуудалгүй 3 сарын дараа ингээд найдвартай аялна гэж бодож байгаа бол шууд захиалчихна. За яаж мэдхгүй ямар ч хэлсэн нэг хамгаалттай захиалчийг гэвэл нь тодорхой шимтгэл төлөөд буцаагдаж болохоор бас захиалж бас болдог байгаа. Тэрийгээ анх захиалахдаа та шийдвэрээ гаргаад алингаар нь бүртгүүлэх вэ гэдгийг шийдсэн байх хэрэгтэй. За энэ 4 сард гишүүн болж байгаа хүмүүст бас нэг давуу тал байгаа. Тэгээд энэ сарда багтаад та хэрвээ гишүүн болчих юм бол 24 сар ингээд тасралтгүй та хуримтлаа хийх юм бол тэр хуримтлагдсан байгаа мөнгөө 100% ашиглаад хэрвээ таны аяллаа үнийн дүү хүрч явах юм бол тэрийг ашиглаад өөрөөсөө ингээд 50% бэлэн мөнгө ингээд дахиж бэлэн мөнгө өөрөөсөө гаргаж төлөхгүйгээр аяллаа захиалах боломжтой байдаг гэхгүй юу? Энэ одоо боломж нь 4 сард гишүүн болж байгаа хүмүүст идэвхтэй хадгалагдана. За 5 сарын 1-ээс ийм нөхцөл байхгүй болно. Энэ нөхцөлийг компани ингээд хаах гэж байгаа. Тэгэхээр ер нь 4 сарда 1 сарын өмнө ч гэсэн бүр нэг хоногийн өмнө ч гэсэн гишүүн болж ивэл нь танд илүү ашигтай байдаг байгаа шүү.
За тэгээд ийм дэлхийн дээд зэргийн ийм чансаатай аялал үйлчлэгийг манай платформ мор дамжуулж одоо авах боломжтой байдаг. Өөр ер нь ханаас ч ийм гоё олон талаар давуу тал үүсгэх юм боломж байдаггүй байна ш. За асуух зүйл бол манайхаа микудэ нэгээд гоё асууж олон энэ хүртэл асуух зүйл байна уу? За баярлалаа зүм өвчтэй. Сурчлах яаж гишүүн болдог юм бол за маркетинг зааж өгдөг юм болов уу гинэ. Бага. Энэ хаанаас холбогдож байгаа вэ? Японоос холбогдож байгаа. Энэ хаанаас холбогдож байгаа вэ? Монголоо сайн байна уу? За энэ юм байгаа. Та энэ хүмүүс болохоор зэрэг аялахын хажуугаар бас боломжийг нь бас давхар ашиглах сонирхолтой хүн байх шиг байна те. За би тэр нэг юугийн та бүхэнд бас товчхон тайлбарлаад өгч яаж гоё давуу тал үүсгэх юм бэ гэдгийг. За тэгэхээр мэдээж бид нар сар болгон $100 та өөрөө хийгээд 2 дахин өссөн оноогоо та ингээд ашиглаж болохоос гадна яагаад хэлчихв? Сар болгон өөрөөсөө бас $100 хийхгүй байх бас боломж байдаг. За тэр боломжийг ашиглахыг хүсч байвал нь та ийм боломжоор гишүүнжил болох хэрэгтэй гэсэн үг. За та сар бүрийн $100 одоо хуримтлалыг өөрөөсөө хийгээд тахад ашигтай. Гэхдээ боломж давуу талыг нэгэнтэй л аялах манай гишүүн болсон хүн болгон аялна. Нэгэнтэй л аялах юм чинь бас давхар давуу тал боломжийг нь би ашиглая гэх юм бол та $295 бизнес эрхтэй аялагч гишүүн болдог баг. $295. За ялгаагүй энэ түнш гишүүн гэж нэрлэдэг энэ хүнийг. За тэгэхээр зэрэг энэ хүн маань ялгаагүй $295-ын чинь $100 нь таны цэнхэр картанд орчин. Нөгөө нэг 100 200 болоод таны алтан картанд орчин, аялын хадгаламж ч үүсчин. За $95-ороо энэ хүн маань энэ компаниос одоо эдэлж болох ямар л давуу тал байна. Бүх давуу талыг эдлэх эрхийг өөртөө нээж авч байгаа гэсэн. Энэ хүн маань хүн бүртгэх линктэй болно. Хүн бүртгэх линк тань дээр үүсчин. За тэгэхээр энэ линкийг та яах вэ гэхээр зэрэг 16-7 хэлний сонголттой. Та хэрвээ Япон хүнд санал болгох гэж байгаа бол линкээ Япон хэл дээр болгоод явуулчихад тэр линкийг дагаж очиж байгаа бүх мэдээлэл сайт нь Монгол Япон хэл дээр болоод очиж байна. Хятад, Япон, Солонгос, Англи, Герман, Франц ер нь гол түгээмэл 17 хэлний сонголттой болцсон байгаа шүү. За ингээд энэ хүн маань хүн бүртгэх хэрэгтэй өөрийн гэсэн линктэй ингээд ийм гишүүн болдог байгаа. За тэгэхээр нэг хүн таны одоо линкээр ингээд таны одоо ах дүүнэр ах эгч чинь ч юм уу те хамгийн ойр татны хамт аялах найз чинь хамт аялах бага бүрдүүлнэ гэсэн үг шүү дээ. Мэдээж ганцаараа аялахгүй. Зөвхөн гэр бүлээрээ дангаараа аялахгүй найзуудтайгаа ах дүүнэртайгаа хамт олонтойгоо аялах юм бол илүү гоё ингээд бас хаппи аялдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг та өөрөөсөө нэг гишүүн таны линкээр бүртгүүлээд аялагчаар юм уу 200-аар юм уу 295-аар ингээд бүртгүүлэхээр яадаг вэ гэхээр тань дээр бас давуу тал үүсдэг байгаа. Энэ бол хүн болгонд нээлттэй. За. Ингээд ер нь өөрөөсөө ингээд идэвхтэй та 5 гишүүнтэй ингээд болсноор яадаг вэ гэхээр зэрэг сар болгоны $100-оос ингээд чөлөөлөгддөг. Та өөрөөсөө $100 хийхгүй таны одоо нөгөө гишүүн болгосон хүмүүстэй яг идэвхтэй $100 хийгээд байхад нь та туслаад дэмжиж зөвлөөд заагаа тэр хүнд одоо маш талбараар ингээд тусалж дэмжиж яваад байгаарэ гэсэн. Тэгэхээр та аялын хадгаламжаа 100 биш 200 одоо долларын аялын хадгаламжийг компаниас авдаг гэсэн. За ингээд та өөрөөсөө идэвхтэй
5 гишүүнтэй босноор яах вэ гэхээр зэрэг нэг хүнээс $20 бас бэлэн мөнгөний хөрхөн урамшуул өгдөг байхгүй юу компани маань. Та өөрөөсөө хичнээн ч хүн бүртгэж болно. Заавал ингээд 5 хүнээр хязгаарлагдгүй. Та хичнээн ч хүнийг өөрөөсөө бүртгэж болдог байгаа шүү. Тэр хүмүүст маш сайн туслаж, дэмжиж, зөвлөөд энэ хүмүүст одоо бүх талаар энэ клубын давуу талыг бүгдийг аягуулсан ойлгуулж өгнө гэсэн үг байхгүй юу? За ингэснээрээ та сар бүрийн $100-аас ингээд чөлөөлөгдөд яадгүй гэхээр ийм тим лидер болдог. Сар бүрийн одоо $200 буюу те сар бүр танаас ингээ идэвхтэй 5 хүмүүс чи хуримтлаа хийгээд яваад ингээ гоё аялаад яваад байхаар зэрэг та гэр бүлээрээ 2400 одоо долларын аялын одоо хадгаламжийг компаниас авах хэрэгтэй болж байгаа гэсэн. Энэ болохоор зэрэг 200-200-аараа сар-сардаа ингээ бүтэн жилийн хугацаанд ороо явдаг гэсэн багхгүй юу? Тэгээ ер нь $295 сонголтыг хийж байгаа хүмүүс маань ийм болох нь хамгийн ихний зорилго байдаг байгаа. За ойлгомжтой байна уу? За тэгэхээр зэрэг бид нар бол ер нь ингээд $295-аар ингээд сонголтыг хийгээд орж иж байгаа гэр бүлүүдтэй ийм болох энэ гоё боломжинд нь хүртэл туслаад, дэмжиж, заагаад, зөвлөөд за тэр хүмүүст нь тэр 5 багийнх нь хүмүүст нь бас давхар ингээд заагаад, зөвлөөд дараагийн боломжийг эдлэгт нь ингээд багаараа ингээд гоё бие биенээ дэмжиж ингээд гоё олоолаа аялах гоё боломж бүрддэг байгаа. За ингээд би саяны тайлбарлалцсан тийм. Тэгээ хамгийн сонирхолтой нь бид нар ингээд бэлэн төлж байгаа юм шиг мөртлөөнөө тэр мөнгийг маань буцаагаад биднийг ингээд ашиглахад давуу тал болгоод нөгөө цэнхэр картанд хийж өгöd байгаа нь бол маш гоё давуу тал байдаг байгаа. За тэгээ манайхаа асуух юм байвал нээлттэй чөлөөтэй одоо асуугаарай. Бүгдээрээ микэнэгээд сайхан ярилцдаг гэё. 5 хүн хэлсүүллээ гэхэд Асуух зүйлүүдийг чөлөөтэй асуугаарай манайхаа. Сарын хугацаанд 5 хүн хэлсүүлэх хэрэгтэй байдгүй. Эсвэл удирдалтаас гэдэг юм уу тийм хугацаа заасан байдгүй. За би одоо юг микэ чангалчлаа. Юм дахиад хэлээрэй. Одоо 5 гишүүн хэлсүүллээ гэхэд тэр 5 хүний одоо нэг сарын хугацаанд ч юм уу, удирдлын хугацаанд ч юм уу, тийм хугацаанд хэлсүүлэх хэрэгтэй гэсэн заалт байдгүй. Заавал төдий хугацаанд гэж тийм заасан юм байхгүй. Хизээл та 5 хүнтэй болно. Тэр хүртлээр та өөрөө $100 хийж агаад идэвхтэй 5 хүнтэй болсон тэр цагаасаа эхлээд компаниас хадгаламж авна гэсэн үг. Хэрвээ та яг бол сар дотроо багтаад ингээд богинохон хугацаанд 5 хүнтэй болчих юм бол бас яг хөөрхөн нэмэлт бас бонусаас өгдөг байхгүй юу? Хэдий ч хугацаанд оруулж болно. Тэрэн дээр бол цаг хугацааны тийм заасан юм бол байх. Мэдээж ер нь жоохон хурдтай байх тусмаа танд илүү ашигтай удаан байсан ч гэсэн танд хизээ 5 хүнтэй болно. Тэр цагт л юм гоё давуу тал үүснэ гэсэн. Нэг өөрийнхөө линкийг жишээлбэл гадаад руу явуулахын тулд яаж орж Япон болгодог гэж хэлээ сонгоод би өөрийнхөө нөгөө олсон байна л да. Тэгээд энэ дээр монгол хэлээр нөгөө юу нэгээд байгаа. Тэгээд линкээ хуулж авахын тулд хаашаа нь орно вэ? Өөрөө гишүүн болцсон юм уу? Их маа нөө тий. Болдмоо? Их маа байна. Их маа юу? Гадаад руу хүн зүүн явуулвал тий. Юу яа? Их маа. Хэлийг нь солих гэдэг нь чи? Тийм линк нь бол нөгөө мэйл хаяг тэгээд байдаг. Тэгэхээр тэрийг заавал гадаад руу чинь 20% гэж байхгүй тий. Яг юуг нь одоо шилжүүлэх Япон хүн рүү явуулъя гэхэд одоо өөрийнхөө тэр нөгөө хаягаар зүгээр шууд явуулчих юм. Тий, одоо линкний чинь хэлийг хөрвүүлдэг байгаа. Чи линк илгээдэ. Линкээ илгээхээр чинь зэрэг линкний чинь дээд талд нөгөө нэг хэл сольдог юу байгаа. За би одоо энэ дээрээс харуулах юм. Өөрийнхөө утсан дээрээс ороод харуулах юм. За тий. За. Миний утас харагдах нь уу? Яаж харуулах вэ хөө?
За би ерөөсөө энэ платформ дээр орчих өөрөө. За одоо. Яг үнэ тэр компьютер дээр гарч байна. Мгм. За манай платформ гэхээр зэрэг ерөөсөө ийм багхгүй юу? Бидний нөгөө гар утсан дээр суудсан байдаг нэг аппликейшн шиг л гэсэн үг. За тэгэхээр зэрэг бид нэр за линк ингэж байгаа штэ хийнэ инфо. Нөөцийн сан руугаа ороод линк авж байгаа мэдж байгаа те. Нөөцийн сан руугаа ороод Аха. эсвэл холбоос гэдээ байгаа. Энэ эсвэл холбоос дээрээсээ линк ингээ гаргалаа. За ингээд энэ бүгдээрээ чиний линк. Аха. За энэ хараа энэ сүүлийн энэ линкүүд бол дандаа видеотэй линк байгаа. За энэ хараа membership гэж энэ болохоор одоо гишүүн болох сонирхолтой хүнд гишүүдэд илүү ингээд оновчтой нөгөө асуулт хариулттай ийм мэдээлэлтэй линк байгаа. Энэ болохоор партнер. Тэр хүн чинь хэрэг бизнесээр сонирхож байгаа бол энэ партнер түнш гишүүдэд зориулсан мэдээлэлтэй линк гэж байна. За энэ линкээ ингээд бид тэр хүмүүс рүүгээ явуулчихна. За энэ линк рүүгээ ингээд орохоор чинь зэрэг байна штэ инх маа. Одоо энийг санийхыг бол зөвхөн copy-dot paste гэдэг явуулчих штэ тий. Хүнтэй. За тэгэхээр ингээд орохоор чинь дээд талд нь хараа энэ одоо орс хэл дээр орс хэл гэж бааз. Тийм байна. За энэ дээр ингээд дарахаар ийм олон хэлнүүд гарна. За. Одоо энэ дээр ингээд хэлээ сольчих байхгүй. Ингээд япон хэл дээр япон хэл нь байна. Энэ ах шиг байна. Энэ ах шиг байна. Тийм даа. Ингээд япон хэл дээр болгохоор чиний линк чинь тэр чигээрээ япон болчихно. Линкийг дагаад очиж байгаа сайтын мэдээллүүд бүгд япон хэл дээр болчих واخгүй энэ хараа. Би хятад дээр болгочоо да энэ тий. Ингээд үсээс болох даа мó. Сайн. За. Тааш ярьж. За ойлгомжтой юу? Тий. Ойлгомжтой юу Илма? Ойлголоо. За. За өөр асуух юу вэ манайхаа? За манай хүмүүс яг урьсан хүмүүс рүүгээ эргээд холбогдорой шинэ орсон хүмүүс маань дотоод оршихуун гайхамшиг одоо бүлгээс мэдээлэл авсан хүмүүс маань над руу холбогдорой 94 44 84 29 гэд миний дугаар руу холбогдорой. За тэгээд урьсан хүмүүс рүүгээ та бүхэн маань холбогдоод линк аваад аль болох нэг хоногийн өмнө ч гэсэн гишүүн болох юм бол маш ашигтай. За энэ 4 сардаа та амжаад гишүүн болох юм бол бүр их ашигтай байгаа. Тэгээ манай гишүүн болсон хүмүүс би энэ сард нэг урамшуул байгаа штэ. Та өөрөөсөө $295-аар нэг түнш гишүүн ингээ бүртгүүлэхэд нэг гишүүндээ нэг $200 бүртгүүлсэн нэг гишүүндээ $95 бизнесийн эрхийг бэлэглэх ийм урамшуултай байгаа шүү. Тэгэхээр одоо манай шинээр гишүүн болох гэж байгаа хүмүүс маань ч гэсэн энэ гоё боломжийг ингээд та ашиглая гэж байгаа болвол энэ гоё давуу талыг эдлээрээ. Тэгээд багийнхаа тань дээр гишүүн болж байгаа хүмүүс чинь ингээд 295 бүртгүүлэх юм бол өөр нэгэн одоо гишүүндээ $95 бэлэглэх энэ эрхийн урамшууллыг бас ашиглаарай. Та хоёр түнш гишүүн бүртгүүлэх юм бол хоёр гишүүндээ $95 бэлэглэн 5 гишүүн бүртгүүлэх юм бол 5 хүнд 95-ыг бэлэглэн ийм гой боломж байгаа. За хаана очиж сайн ойлгохгүй гинэ. 94 44 84 29 гэсэн энэ дугаараар холбогдоод энэ хаанаас хэний урилдтай наашаа бүртгүүлсэн юм бол дотоод оршихуун гайхамшигаас хэрвээ холбогдсон бол 94 44 84 29 гэсэн дугаараар холбогдоод юу ягаарай. Цаг товолж агаад тэгээд уулзаад нарийн юмаа тодруулаарай. За тэгээд урьсан хүмүүсийнхээ зөв. Энэ 822 15 77 0 186 гэсэн дугаартай хүмүүс маань над руу холбогдорой. За тэгээ манайх урьсан хүмүүс рүүгээ холбогдоод эргээд тодруулах нарийн мэдээлэл, нарийн тодруулж асуух юмуд байвал сайн асууж тодруулаарай. За би та бүхэндээ нэг гоё
За би та бүхэнд нэр нэг юу платформ дээр орсон дээр нэг гоё аяллаа яаж судалдаг юм бэ гэдгийг харуулад өгөө. За энэ ингээд платформ дээр ороод бид нар ингээд аялал руугаа орлоо. За аяллаа круизийн хайлт гэдэг рүүгээ ингээд орно. За тэгэхээр ингээд ийм олон аяллууд байдаг байгаа. За тэгээд энэ хараа хэмнэлтийн баталгаа гэдэг ингээд үнийхээ баталгааг компани мань гаргаад өгсөн байдаг. Тэгэхээр зэрэг олон улсын зах зээл дээр хамгийн доод үнэ байршуулдаг гэдгээ ингэж баталдаг. Хэрвээ таны захиалсан аялал 72 цагийн дотор таны захиалсан үнээс хямдхан олон улсын зах зээл дээр хаа нэгтээд яг таны аялал хямдхан байж ах юм бол бид нар одоо баримтжуулаад ингээд компани руугаа явуулахад компани маань яг хөө зэрэг судалж үзээд үнэхээр батлагдах юм бол зөрүүгийн 5 дахин нуглаад танд шагналын оноо болгож өгнө гэж байна. Ингээд үнийхээ баталгааг гаргацсан байдаг. За одоо ингээд бид нар аяллаа үзье. Одоо ингээд онцгой аяллууд гэж байгаа. Би нөгөө нэг цэнхэр карта ашиглаж яаж бид нар нөгөө цэнхэр картанд нөгөө аялал захиалсан бэлэн төлсөн мөнгө маань цэнхэр картанд ороод байгаа штэ. Тэр цэнхэр картыг аялалдаа яаж ашиглах вэ гэхээр зэрэг энэ дээдлийн энэ онцгой ингээд шууд тавигдсан байгаа энэ аяллууд байгаа. Энэ болохоор нөгөө 3 сарын дараах аялал гэхгүй онцгой аяллууд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл энэ аялал гэхэд 4 сарын 28 ердөө одоо энэ хараа ойрхон аялал байхгүй. Одоо энийг манай Японд байгаа хүмүүс, Европод байгаа хүмүүс шууд одоо нөгөө далайн одоо виз тийз гэхгүйгээр шууд одоо бомбонд ойрхон байгаа далайн гарцтай орондоо амьдарч байгаа хүмүүс маань шууд ингээд цэнхэр картнаас хөнгөлтөнд 25% хөнгөлт ирээд аялах боломжтой юм аялал авах. Ийм гоё. За нэг аяллыг судалж үзье хэдүүлээ. За ингээд хамгийн хямд гэсэн аяллыг сонгоё. За эндээс хаашаа аялах уу гэдгээ сонгоё. За хаашаа аяллыг хармаар байна манайхан. Дубай аяллыг хармаар байна. За Дубай аяллыг харъя. Хэдэн оны хэдэн сарын аялал харах уу? Дараас өвлийн аяллыг харна гэсэн үг шүү дээ, тий? Харъя. 1 сар 25 оны за 1 сарын аяллыг харъя. За ингээд шууд хайлт бүх клубын онгоцыг сонгоч. За 17 аяллын сонголт байна. За 7 хоногийн аяллыг хараад Дубай аялал Коста онгоцон дээр 2 хүний 1763 гэж байна. 7 хоногийн аялал. За одоо ийш аяллыг харах гэдэг ийшээ орохоор аяллахаа маршрут юг харж болно. За ингээд та төлбөрөө хийгээд баталгаажуулалтаа хийчвэл ингээд аяллаа хэдэн ч удаа аяллаа орж судалж болно. За энэ хараа аяллын маршрут Дубайгаас эхлээд ийшээ Оман, Мускат гэж энэ улс руу очиод за ийшээ Катарын Дохо ороод буцаад Абу Даби дээр ирээд ингээд Дубайд төгсөж байгаа аялал. За энэ хараа Коста Смирилда гэдэг ингээд 5 хоттой онгоц байна. 19 оны далайд тавигдсан юм онгоц байна. За энэ хараа эхний бүр 3 өдрөнд Дубайд байна энэ хараа. Эхний 3 хоног Дубайд. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар Дубайгаар 3 хоног бүтэн аялах боломжтой гэсэн үг. Юу л юу амжуулна те. Тэгэхээр зэрэг Дубайд Дубай ч маш өндөр өртөгтэй штэ. Буудлын үнэтэй, хоол унд үнэтэй. Тэгэхээр зэрэг бид нар круиз дээрээ буудлаад, хоол ундаа идээд, круиз дээрээ гоё шоудаж ингээд орой өглөөрөө сайхан тансаглаж шоудаад өдөр нь хотын аялал хийгээд, Дубай хотын аялал хийгээд ингээд явах нь штэ. Сая Ариуна чи асуусан уу? Мөнгө байна. Энэ өстой гоё маршрут шүү энэ хараа. 3 хоног Дубайгаар аялаа. Тэгээд Мускат Оман. За тэгээд Дохогоор ороод Абу Дабигаар ороод буцаад Дубайд ирээд тэгээд бид нар яг 3 хоног Дубайгаар аялцсан юм чинь одоо сүүлийн 1 хоног Дубайд дахиж өнжиж одоо илүү зардал болоод яахад бай тий онгоцноосоо буулаавал шууд нисэх явж болж штт. 1 сарын хэдний аялал байна? 1 сарын 1 сарын 4-өөс 11-ний 7 шөнө аялал гэж. Нэстэ гоё аялал штт манайхаа. Дотоод өрн хараа 2 хүний 1500 болж байна. За энэ дээр нөгөө бомтын татвар нөгөө юу нэмэгдэнэ? Бомтын татвар типний мөнгө нэмэгдэнэ. За тэгэхээр нэг
1800 орчим ч юм 1800 орчим ч юм уу л тий болох юм биш. 1800 орчим доллар болох юм биш. За ийм гоё аялал. Одоо энэ Дубайн энэ аяллыг бол бид нар нөгөө одоо энэ 100 эрт захиалахгүй бол намар болонгууд нөгөө хүмүүс чинь өвөл дулаан орн руу нөгөө явж аялах гээд энэ гоё Дубайн аяллууд эрт дуусчдгийг шүү манайхаа. Эсвэл үнэтэй болчдгийг шүү. За ингээд цаашаа аялал захиалгыг гэвэл ингээд бид нар өөрсдөө нэвтрээд аялал захиал чинь ямар ч дундын зурчил төлөхгүй. За аялал захиалга буцаагдахгүй гэж байгаа. Ингээд хоёр хүний үн гараад ирж байгаа. За нэг гэр бүлээс нэг хүн гишүүн болцсон байхад хангалттай. За манай гишүүн маань өөрийнхөө нэр дээр ингээд автоматар хоёр хүн явах байна. За 3 дахь 4 дахь хүнээ аваад аялж болдог байгаа. Ах эгчээгээ юм уу дүүгээ юм уу те ингээд аваад ээж аваагаа юм ингээд аваад аялж болно. За ингээд за 4 хүнээр хэд болох нь хараа хэдүүлээ. Сая 2 хүнээр 1500 үдтэй байсан те. Ингийн өрөөнд. За 4 хүнээр период боломжтой өрөө байвал нь өрөөний сонголт гараад ирнэ. Байх боломжгүй бол ингээд өрөөний сонголт гарч ирдэг байхгүй юу? За энэ хараа дотоод өрөөнд 4 хүн ерөөсөө 2335 болж байна. Хүний тоо ингээд нэмэгдээд период боломжтой ингээд сонголт гарч ирж ивэл нэг хүнд онцлох нь ийм хямдхан байдаг. Нэг хүн ерөөсөө $6,700-аар нэг хүн одоо $6,700-аар л одоо 7 шөнө 8 өдрийн аяллыг хийх гэж байна шүү дээ Дубайгаар. Тэгээ энд юуны үн гэж байгаа 2335 чинь 4 хүн явах хүний үн гэсэн үг. тий 4 хүний үн болоод гарч ирж байгаа байхгүй юу? Цонхоо 50% нөгөө шат картнаас өгнө гэсэн тий. Тий одоо энэ дэр юу нэмэгдэнэ? Бонкийн зогсолтын бонкийн хураамж нэмэгддэг. Типний мөнгө буюу нөгөө нэг гарын цайны мөнгө гэж нэмэгддэг. Тэгээд эцсийн байдлаар 50% нь нөгөө бидний 2 дахин өссөн шагналын оноо буюу хадгаламжнаас төлөгдөн 50%-ийг нь бэлэн төлөөд аялал захиалдаг байхгүй юу? Энэ хараа Балконтой өрөөнд бүр нэг 200 гаруй долларын л зөрүүтэй байна шүү дээ хараа. Балконтой өрөөнд гэхэд тийм байгааз. Тэгэхээр баг хараа энэ хоёрыг бол баг Балкон бишээ энэ цонхтой өрөөгийн захиалцсан дээр шүү манайхаа. Ийм харилцаа үнэтэй байгаа юм чинь. Цонхтой өрөө нь хамаагүй дараа тэнгисийн хараа явбал гоё штэ тий. Тийм байна уу? За ийм байна. За ингээд манайхаа ийм гоё давуу тал үүсдэг байгаа шүү. За ингээд хүүхдүүдтэйгээ аялыг гэвэл бид нар ингээд хүүхдүүдэд нэмчин. За хүүхдийг хийхээр яах вэ гэхээр хүүхдийн нөгөө настаас нь хамаарат нөгөө үннүүд нь харилцан адилгүй нэмэгдэг учраас төрсөн онс өдрийг нь заавал оруулдаг юм. За тэгээ ер нь бол 7-8 нас хүртэлх 6-7 нас хүртэлх ч юм уу те бага насны хүүхдүүд дээр бол маш бага. За $100-200 л нэмэгдэнэ. За нэг 10-аас дээш насны хүүхдүүд дээр энэ төр бол нэг 300-400 ч юм уу те нэг бага нэмэгддэг. Ингээд нэг гэр бүлээс нэг аккаунттай байхад бол. За гэхдээ хамгийн максимумдаа нэг 4 хүн бол баталгаатай аялах боломжтой байдаг. 5-уулаа 6-уулаа болохоор боломжгүй болоо явчих шүү. Хүүхдийн Disney-тэй аялал ойрын үед ямар аялал байна? Намар, өвөл. Disney-тэй аялал уу? За одоо Австралиар л байсан да. Энэ Дубай аяллаа онгоцны хийсэн яг хоёр талдаа нэг хүний хэд гэдэг бол мэдгүй. За одоо тэрийг одоо яг хэд байгаа юм бол мэдэхгүй манайхаа өөрснөө судлаарай. Ер нь бол нэг хэдтэй байгаа юм болоо. Бас шууд нисэлтэй болсон ш. Дубайчны визгүй болсон нэгдүгээр. Хоёрдугаар шууд нисэлтэй болсон. Айгуу гой давуу талтай болчиход байгаа байхгүй юу? Энэ шууд нислэг байж байгаа болсон юм шүү үгүй юу? Оо болчих юм уу? Манайх нэг хүнээ байж байгаа болсон. Байлаа. Оо байна уу? Байсан. Ашгүй дээ. За тэгээд өнөөдөр ингээд гишүүн болъё гэж шийдвэрээ гаргаж байгаа хүн байна уу манайхаа? Тэр хүмүүс шүү илүү тодруулж асуух юм байна уу? Байхгүй нүү. Бацкаж Disney байгаа. Cruise Line гэдэг наа чи Disney байж чинь та. Disney энэ дэр байна уу? Cruise Line гэж харагдчихсан сая.
энэ дээдлийн цэнхэр бичигтэй аяллуудыг яг ямар учиртайг нь мэддэггүй байсан. Эдгээр үү? Тэгэхээр юм онцгой Тий. аялал юм уу? Эдгээр ч одоо нөгөө цэнхэр картнаас нөгөө захиалдаг аялал гэхгүй юу? Ерөөсөө явж үзээгүй хүмүүс бол цэнхэр картнаас аялал ингэж бол байхгүй. Явсны дараа юм байна тийм үү? Тий яг үнэ. Баримтлалаа үүсгэж ижлэн байна. За Disney-тэй аялал. За яг хөө Disney гэд хайчиж болно л доо. Энд байна. Энэ байна штэ. Энэ Яасан 2 хоногийн аялал байна. Disney 2 хоногийн. тийм үү. Жох үнэтэй энэ хараа 2 хоногийн гэхэд 1419-тэй байна. Шүү байна уу? Энэ байна. Энэ хараа энэ 3 хоногийн 2160 гэж байна. Энэгээр байна. Хоногийн цөөх юм тий. 4 хоногийн Disney Wonder гэдээ наадуулж хэд энэ байна. хараа 4 хоногийн 2315 тэргээд байна шүү манайхаа. Энэ байна 4 хоног. Энэ чинь Мельбурнээс хэлж байна. 25 оны. 25 оны 6 сарыг харсан. 25 оны 1 сар биш үү? Гмагч нөгөө Disney-тэй юу онгоц бас явдаг болсон гэдэг. Харин тэгээд байгаа Disney онгоц чи энэ байхгүй юу? Disney Cruise. Тэгээд Disney онгоцон дээр юу нь байх юм. тийш Disney тэр чигээрээ Disney онгоц байхгүй юу? Харин тийм үстэй. Тий. 4 хоног Disney дээр аялангаа юу ачин гэсэн үг шүү дээ. Тоглоно гэсэн үг хөөх. Тий. 2-4 хоног бол хүүхэдтэй бол. За ороод хараад байна нэг. Нэг том хүн нэг хүүхэд гээд орохоор яаж яах нь вэ? Энэ ерөөсөө Мельбурнээс энэ нэг аргалт дээр очиод тэгээд бусаад ирчих юм байна. Энэ тийм байна. Гол нь cruise дээр л бид нар хүүхдүүдтэйгээ тоглох нь л чухал байгаа шүү дээ. Тэгээ энэ Тийм cruise шүү дээ. дээр 4 хоногийн хугацаанд чинь Тэндээ хоноод хоолундаа идэж уугаад тоглоно гэдэг чинь айгүй happy байхгүй юу? тий онгоцон дээрээ бүх нөгөө entertainment үзүр үйлчилгээ хоол хүнс бүх юмуд нь төвлөрсөн байгаа юм чинь бид нар ийш тийш нөгөө хотоор явж ядарч үзэх амар байхгүй юу? За энэ болж байгаа онохаа. За 2800 за ийш айл ороод харъя. Нэг том хүн нэг хүүхэдгээд орохоор болох нь. Болно да тий. Нэг том хүн нэг хүүхэдгээд орохоор зэрэг энэ үнээрээ л гарна. Угаасаа хоёроор л гарах юм уу? Энэ хараа. За тэгж болж байна. Болж гин үү? За хүүхэд нь хэдэн оны хэдэн сар вэ? 13 оны 6 сарын 24. 6 сар. 24. За хамаагүй 6 сардаа нэг өдөр л очиж. За тэрээ тий. Тэгээд 13. Нэг том хүн нэг хүүхэд. Энэ Австралийн аялал байсан шүү. Тий. Нэг том хүн нэг хүүхэд гэхээр ийм гарч ийн хараа. Тийм л юм байна. Энэ угаасаа ийм байхгүй юу? Тэр нэг том хүн гэдэг чинь нэг хүн байсан ч адилхан, хоёр хүн байсан. Тийм байна. Угаасаа хоёроор орчих юм байна. Адилхан хүн байхгүй юу? Тэгэхээр зэрэг хоёр хосоор хоёулаа явсан дээр байгаа юмсаа тий? Тийм байна. Тийм байна. Тэгэхээр хүүхдийн үн нэмэгдчихэж шүү дээ энэ дээр ч араа нэг хүн дээр чинь. Нөгөө хүн нэг хүүхдийн үн нэмэгдчихэж байна. Яг хүүхдээ хасаад юу хоёр болгож үзтээ. Хүүхдээ хасаад хоёр том хүн гэдгээрээ л биччихвэл хүүхд нэмэгдэхгүй орж ирэхээр. Хоёр хүндээ хүүхдээ аваад өөрөө хүүхдээ аваад ирчих. Тэгэх л юм байна. Үүний зөрүү гарч ирэхээр харагдчих шүү дээ, тий? Тийм байна. Саяных дээр чинь. Аль эсвэл нэг хүн аваад явахгүй юу? Тэр хүнээсээ 50% тийм байж болно. 50 тийм тодорхой хэмжээний мөнгөний аваад яг хүүхдүүдээ л аваа явчихлаа. Том насны хүрсэн. За. Адилхан байна. Адилхан гарч ирж. Яг адилхан юм байна. Тийм байна. Гарч ирж. За өөртөө ч маргааш шүтээр холбогдож байгаад мэдээлэл илүү нарийн мэдээлэл авна. За тэгээрээ. За баярлалаа. Аль нэг групп чат группт орсон уу? Танаа өөрийнхт ч л байдаг байх. Хэн бэ өөрөө?
Би өөрөө маргааш танахтай утсаар холбогдъё. За. За тэг за. Надыг өөр урьсан барьсан хүн байхгүй. Би зүгээр өөрөө л сонирхож байгаа. Өмнө нь бол 2012 онд байна уу да круз аяллаар өөрөө явж исэн. Аха. Тэг. Аха 94 84 29 гэдэг дугаарт холбогдорой. За. За баярлалаа. За. За манайхаа мөнгөгийн найзуудаас асуух юм байна уу? Дотоод оршихуйн гайхамшиггаас холбогдож орж ирж байгаа хүмүүс маань холбогдорой. За мөнгө байна уу? Байна. За. Найзууд нь ийм асуултыг group chat дээр асуучих бах тий. Тэгээ ихч. Тэгээд маргааш бас холбогдъё. За тэгээ. Баярлалаа. За тэгээд ер нь ингэ шүү манайхаа. Ер нь 7 хоногт бид нар 2 дахь 4 дахьд нөгөө компаниас бүх гишүүдэд зориулсан нөгөө вебинар байдгийн. Тэр вебинаргүй өдөр бид нар болж өгвөл ингээд орой болгон юугээ зүүмээр танилцуулга хийгээд яваад байгаа. За тэгээ яг бичлэн уулзах хүмүүс нь цагаа товолж байгаа. Тэгээд уулзаад байдаг байгаа. За баяртай сайхан амарцгаагаарай.